Дицайдуудын асуудлаар тийм. Дицайдуудын асуудлаар. Ардчилсан намаас өгсөн шаардлага тийм. Ардчилсан намаас өгсөн шаардлагын дагуу. Дицайдуудыг сонгох талаар өнөөдөр засгийн хурлаар хэлэлцсэн ардчилсан намын бүлгийн дарга цогтгөрөл чуулган завсарлахын өмнө шаардлага хөргүүлсэн тавх мэдж байгаа бах. За түүнтэй холбоотой болон бас ер нь бас Монгол Улсын засгийн газраас төрийн байгууллагуудын бүтэц чиглэлийг оновчлох зохион байгуулалт хариуцлага бүтээмжийг одоо нэмэгдүүлэх чиглэлээр бас томоохон ажлыг гарч ажиллаж тодорхой ажлууд хийсэн байсан. За энэ бүгдийг нэгтгэхэд ер нь цаашдаа энэ одоо төрийн албан агчид 220 гаруй мянга болцсон байна. Давхарцсан чиг үүрэгтэй ажил хийдгээс хийдгүү них одоо олон албан агч нар байна гэж шүүмжилдэг. Энэ данхар төрийг бас цомхон чадварлаг болгоё, бүтээмжийг нэмэгдүүлэе гэдэг асуудлыг байнга одоо ярьдаг. Үүнтэй холбоотой тодорхой судалгаа хийгдэж байгаа. За эхний жилийн явсан төрийн албан агчны бүтээмжийг ил тод болгох, гүйцэтгэлийн үнэлэлт болгох ажил хийгдсэн. Одоо судалгаанд хийгдлээ. За мөн одоо дээрээс ардчилсан намын намаас тавьж байгаа, бүлгээс тавьж байгаа шаардлагыг бас хэрхэн яаж хэрэгжүүлэх үү гэдэг нэгтгэхэд өнөөдөр засгийн зорилтод хэлэлцээ. Энэ хэлэлцээд эндээс үндсэндээ бол төрийн байгууллагын албан тушаалтнуудын албан агч нарын чиг үүргийг оновчлох, зохион байгуулалтыг сайжруулж, хариуцлага бүтээмжийг нэмэгдүүлэх хуулийн төсөл боловсруулъя. Өмнө хийсэн судалгаа, за мөн одоо улсын хурлд намууд одоо ардын намын бүлэг, ардчилсан намын бүлэг, за мөн одоо гарч ажиллаж байгаа одоо анар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байж байгаа. Бас дахин инженерчлэл, за бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэл хийж байгаа. Энэ бүгдийг нийлүүлээд ирнэ засгийн газрын их хурл хамтраад ажиллавал яасан бэ? Нэг ажлын хэсэг байгуулъя, тал талаасаа байгаа мэдээлэл цуглуулъя. Хаана одоо ямар одоос олон одоо оновчтой санаа оноо байна. Түүнийг нэгтгэе. Ингээд одоо хуулийн төсөл болгоод их хурл дөрвөн байхлаар боловсруулж ажиллая. Ингэж ажлын хэсэг байгуулахар болсон. Тэгээд энэ ажлын хэсгийг ахлагч одоо биний бие ахалж ажиллана. Өөрөөр хэлбэл одоо бас улсын хурлд намын бүлгүүдтэй за тодорхой одоо төрийн албаны чиг үүргийг соновчлох, төрийн албаны одоо хуулийн шинжилгээг хийж хэрэгжүүлэх, бүтээмж хариуцлагыг дээшлүүлэх, бүтц оронтой төсөв зардлыг бууруулах энэ чиглэлээр тодорхой ажлууд хийгдэнэ. Ер нь өнгөрсөн хугацаанд бол ерөнхийдөө зандан засгийн газар даргалын тоог цөөлөх, илүү одоо бас бүтц оронтойг цөөлөх талд тодорхой ажлууд хийсэн. 58 одоо үндэсний хороо зөвлөл байсан бол 2 дахин бууруулж 29 болгосон. Яам агентлагийн одоо газрын даргалын тоог 400-аар цөөлсөн гэд тодорхой ажлууд хийгдсэн. Энэ ажлаа одоо цаашлаад зөвхөн засгийн газар биш одоо их хурлтайгаа хамтраад одоо их хурлт сөрөг хүчинтэйгээр хамтраад хийж хэрэгжүүлэх гэдэг ийм шийдвэр гаргасан. Дицайдны тоогт яаж борлуулах юм? Үндсэн чиглэлийн яамдаг дицайдтай үлдээх бус яамдаг дицайдаг болох гэж үздэг юм байна. Тий, одоо бол энэ чинь ажлын хэсэг гараад хуулийн төслийг их хурл өргөн барина. Замун холбогдох тогтоолын төслийг их хурл өргөн барина. Тэгэхээр тэр үед үндсэн чиг үүргийн яамд бах. Ер нь одоо яамдуудын тоогч гэсэн, яамдуудын чиг үүрэгч гэсэн. Одоо ингэ давхцсан чиг үүрэгтэй одоо хуучин бол эдийн засгийн хөгжлийн яам дээр тийм үү бүсчилсэн хөгжлийн асуудал, гадаадын хөрөнгө оруулалтын асуудал нь бүгд одоо нэгтгэгдээд явдаг байсан бол 3 шадар сайдаар 3 хуваагдсан байж байгаа. Эдийн засгийн хөгжлийн асуудал нь эдийн засгийн хөгжлийн яам дээр, бүсчилсэн хөгжлийн асуудал эдийн засгийн асуудал бас шадар сайд дээр одоо онцгой байдлаар үүссэн шадар сайд дээр байж байгаа жишээ нь. За мөн одоо бас нөгөө шадар сайд дээр гадаадын хөрөнгө оруулалтын асуудал байж байгаа. Иймэрхүү одоо ингээд энэ давхцсан чиг үүргүүд байна. Тийм болохоор яамдуудаасаа эхлээд зөвхөн одоо тийм үү дэд сайдуудын асуудал биш. Яамдуудаасаа эхлээд оновчлох, бүтцийг одоо цөөлөх, дэд сайдыг цөөлөх одоо энэ асуудал дээр бол хамтарч ажиллах. Гэхдээ зөвхөн оронтой бүтц зохион байгуулалтаа биш, чиг үүрэг. Одоо нэг яамдагт одоо биднээс агентлагууд орон нутгад ингэж чиг үүргээр шилжиж үзэж тусгаалсан чиг үүрэгтэй ажлуудыг одоо тухайлсан яамдууд хийх ёстой шүү дээ. Эрүүл мэндийн яамд шинжлэх эрүүл мэндийн асуудал дээр тусгаалсан чиг үүрэгтэй ажиллаа хийх ёстой. Боловсролын яамд тусгаалсан чиг үүрэгтэй ажиллаа хийх ёстой. Гэтэл тусгаалсан чиг үүрээс гадна төрийн захиргаа, санхүү, аудит одоо хяналт шалгалт гэдэг энэ одоо нийтлэг чиг үүрэгтэй бүтцнийг анхаацсан байна. Төрийн өмч компаниудын ялгаа авахгүй одоо эрчим хүчний 29 компани байж байгаа. Эрчим хүчний 29 компани дээр борлуулалт, маркетинг хариуцсан, хүний нөөц хариуцсан, захиргаа хариуцсан, хуулийн хариуцсан тийм үү? 29 хуулийн зөвлөх, 29 захиргааны боловсон хүчин хүний нөөц хариуцсан мэрэгчлэн байх шаардлагагүй. Энэ дээр 2 хүн байх жишээ нийлүүлээд ингэх бололцоот. Иймэрхүү байдлаар хит одоо тийм үү? Үргэлгэн данхар бүтцүүд байна. Зарим яамдууд дээр тухайлах юм бол 3 хүний дээдлэлт нэг дарга байна.
Бид нар ч бол тасгийн дарга ингээд байхгүй болгосон шүү дээ. Албаны дарга марга гэдэг хилцс газар тал болгосон. А гэтэл одоо хилцс нь 3 хүнтэй доотлолтоо хилцсийн дарга гэдэг нэртэй. Тийм одоо хамгийн доотлол нь хамгийн багадаа 6-аас доошгүй одоо оронтоотой байж хилцс болох хэвээр байтал одоо 3 хүнтэй хилцүүд байж байна. Иймэрхүү хүндэд нэгтээд зөвхөн одоо юу гэдэг зөвхөн дэд сайд нэг гэж тийм үү ялгаж үзэхгүйгээр нийтлэгээр нь одоо авч үзэж одоо зөвхөн одоо юу гэдэг бүтцийн асуудал ярихгүйгээр нийтлэгээр нь хууль эрхцэн одоо төрийн албаны томоохон шинжилгээний асуудлыг хийж хэрэгжүүлье гэдэг дээр ардчилсан намын шаардлагыг нэгтгэхэд нийлүүлээд ийм асуудал. Тэгэхээр засгийн газрын сайд нарын тоо бас буурна гэж ойлгож болох уу? За мэдээч тий. Ямархуу байдлаар тусахаар төлөвлөж байгаа ямар ч ихтэй байгаа вэ? Юун дээр? Одоо ингээд төсөл боловсруулаад ажлын хэсэг ажлын хийж штеп. Тий одоо бол эхний ээлжинд ингээд Сайд нарын асуудал ер нь ярих. өнгөрсөн жилээс бид нар засгийн газрын хэрэглэх газар дээр тийм үү төрийн албаны бүтэц зохион байгуулалтад чиг үүргийн судалгаа хийгдсэн. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар засгийн газрын хэрэглэх газар хамтарч ажиллаад эхний ээлжинд гүйцэтгэлийн үнэлгээ хийлдэд болгосон. Урд нь дарганаар үнэлэхээр сайн үнэлэгддэг өөрийнхөө албан тушаалтнуудыг өөрсдөө үнэлэх сайн үнэлдэг ард түмэн үнэлэхээр муу үнэлдэг. Ард түмэн бол одоо үндсэн төрийн албан агчдаа сэтгэл ханамж 40% ханамжтай 60% ханамжгүй байна гэж ярьдаг. Яа магаанлууд өөрсдөө одоо үнэлэхээр төрийн нэрмжийн дарга нь албан агч нар үнэлэхээр 99% сайн ажиллаж гэж үнэлдэг. Тэгээд цалингаа одоо урамшууллаа 100% хоёр дахин нэмүүлээд авчдаг. Засгийн газар дээр үнэлэгдэхээр 70% таа болдог. Улсын их хурлын 60% таа болдог. Ард түмнээс 40% болж буурдаг. Ийм байдлаар байхгүй. Иргэн ч үнэлсэн, албаагч үнэлсэн, их хурлч үнэлсэн, сайдан ч үнэлсэн ижил нэг л одоо ажлаа сайн хийж байгаа бол сайнаар үнэлэгдэх ёстой, муу хийж байгаа бол муугаар үнэлэгдэх ёстой. Ийм одоо системүүд нэвтрүүлээд одоо хэрэгжүүлээ явж байна. За үүний араас нь одоо саяны ярьж байгаа албан ажлын байрны тодорхойлолт, ажлын байрны тийм албан тушаалын чиг үүрэг, энэ давхардал, хийдэл, илүүдэл, өргүү зардал хааваа энэ бүгдийг судалгаанууд хийгдээ дууслаа. Яг энэ үед одоо бас ардчилсан намын бүлгээс одоо бас дэд сайдны асуудал ярьж байгаа учраас нийлүүлээд ингээд засгийн газар их хурлаас хамтарсан ажлын хэсэг гаргаад энийг цогцоор нь одоо бүхэлд нь авч үзье. Зөвхөн одоо юу гэдгийг нэг салбарын хэмжээнд биш те зөвхөн одоо нэг тодорхой албан тушаалтны хэмжээнд биш ингэж л ажиллах гэж байна. Тийм болохоор ажлын хэсэг байгуулагдана өмнө хийсэн судалгаа өөрөөсөн дээр тоо материал бодлого үзэл баримтлуудаа нэгтгэхэд тэгээд хуулийн төслөө боловсруулаад ард түмнээр хилцүүл хийгдэн үүний дараа их хурл дөргөн барина тэгээд их хурл дээр хэлэлцсэн шийдэгдээ ингээд хэлэлцээд батлаад явах ийм процессор явна шүү дээ. Энэ шаардлага хүлээж авахгүй бол засгийн газар өнцгөө гэдэг юм болгоомж байна. Тийм байхгүй тий тэнд бол тийм юу байх юм алах тий. Нэгэнтээ бас сөрөг хүчин тавьж байгаа учраас нэгэнтээ бас яа харахгүй өнөөдөр төсвийн тийм зардал таавах мэдчихэж байгаа. Төсвийн хөрөнгө оруулалтын зардал улам багасаад төсвийн урсгал зардал нэмэгдээд байгаа. Төсвийн урсгал зардал юунд яваад байна тийм үү? Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, энэ цахилгаан, дулаан, халаалтын зардал яваад. Хэтэрхий одоо би одоо зүгээр жишээ нь Ховд аймаг дээр аваад үзэхэд Ховд аймагт 20 жилийн өмнө 4 давхар байранда 40 байгууллага бараг багтаад ажилладаг байсан. Одоо тэр 4 давхар байрнаас тусдаа 40 барилга бариад 40 байшинтай болцсон, 40 цэвэрлэгчтэй, 40 харуултаа, 40 манаачтай тийм үү? 40 одоо цахилгааны зардал, дулааны зардал ингэж гардаг болсон. Ийм байдалд. Тэгэхээр үндсэндээ бол ингээд төсвийн урсгал зардал үнэхээр одоо нэмэгдээд байгааг бид харж байгаа. Тийм болохоор энэ дэр нэгэнт талдаа одоо төрөө зэгслээ тийм үү гэж байгаа юм чинь зэгслэх ажлаа хамтраад хийж байгаа. Төрийн албан агчдыг 9%-аар цомгдох гэсэн ер нь энэ ажил ямар явцтай байгаа вэ? Улс төрийн албан агчдыг одоо цомгдох ажил ер нь одоо хэдэн хувьд нь одоо үргэлжлэх вэ? Одоо өөрөөр хэлбэл дарга нар л ер нь улс төрийн албан одоо албаны байдлаараа албан тушаалд очиж байгаа шүү дээ. Улс төрийн томилгоогоор. Тэгэхээр энэ асуудал дээр ер нь хэр одоо цензуртай хяналттай хандж байгаа. Тэгэхээр төрийн албан агчдыг одоо хоморгуулж цомгдох асуудал байхгүй. 9% цомгдох шийдвэрийг Монгол Улсын их хурл 2024 оны 6 сард тийм үү 25 оны 6 сард 26 оны жилийн хөгжлийн төлөвлөгөө батлах үедээ их хурлаас баталж өгсөн хууль тогтоолыг засгийн газар хэрэгжүүлсэн 9% цомгдсон шийдвэрийг гаргаж өгсөн. Энэ хуулийг хэрэгжүүлэх засгийн газрын үндсэн хуулиар хүлээсэн. Энэ хүрээндээ бол хийхдээ бид нэр тэтгэврт гарсан хүмүүсийн оронд тэтгэврт хүн битээ аваа. Жирэмсийн амралтаа авсан хүмүүс хүн битээ аваа. Ажлаасаа гарсан хүмүүс битээ аваа. Гадагшаа төгсөө явсан сургуульд явсан хүмүүс хүн битээ аваа. Ийм байдлаар цомгдолыг үндсэндээ бол аль болох ажилтаа хүн ажилгүй болохгүй байх чиглэл барьсан. Зарим газар бол нуглаа гарсан байна лээ. Үнэхээр ажилласаа хийж байгаа хүмүүсийг одоо халах солих тийм асуудлууд. Эдгээр хүмүүс нь бол шүүхтэд явж байгаа. Шүүхээр одоо хууль бусаар халагдсан учраас цалингаа авна. Хууль бусаар халсан албан тушаалтан тэр цалинг нөхөж төлөх юм хуультай. Тийм болохоор тэр хүмүүсүүдийг хохирчихгүй байх.
Сая ингээд бас нэгтгэхэд өгнөд бас 226 мянган төгрөгийн албаа гэсээс яг өнөөдөр бол 212 мянга орчим болж цөөрсөн юм байна гэсэн үргэлжлэн байдлаар тоо гарч байна. Яг өнөөдөр бол 200 орчим мянган хүн төрийн албанд одоо цалин авч ажиллаж байгаа юм байна. Тийм болохоор илүү л оронтой нь бас байна. Ер нь бас төсвийн удаа байгуулгын дарга удирдлагууд оронтойгоо нөхөж авахгүй байжгаад оронтойгоо хэмнэж байгаа тэр цалингийн хэмсэн зардлаа одоо бусад одоо хэмсэн мөнгөө бос зүйл зарцуулах юм их бас асуудлууд байдаг. Иймэрхүү байдлаар бас сул оронтой нэлээд байсан байна гэсэн үг. Тийм болохоор Засгийн газар хэдхэн сарын 7 хоногт боллоо. Тэгэхээр та бас энэ үйл явц ямар шин байж байгаа. за өнөөдөр бас оюу толгойн хэлэлцээрийн асуудлыг засгийн газар дээр ярьсан. Ажлын хэсэг нь бас бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан. Өнгөрсөн нэгд өдөр Монгол Улсын ерөнхий сайд Занданчдаар бас оюу толгойн одоо дээд удирдлагуудтай уулзсан, ирээдүйн компани удирдлагуудтай уулзсан. Энэ одоо оюу толгойн өгөөжийн 60% Монголын ард түмэн одоо хүртэх ёстой. Анх таавхан 72% гэж ярьж ирсэн. Сүүлд нь гэрээ байгуулахдаа 53% болсон. Одоо бодит байдал дээр 25% байна гэж бид ярьж байгаа. Өгөөжийн 25% нь монголчууд хүртэж байгаа. Энэ одоо хангалттай биш байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд 11 оноос хойш өөрчлөлт оруулна гэж явсаар хагаад одоо өнөөдөр нэг ч өөрчлөлт хийгээгүй байна. Энэ өөрчлөлтөө хийн. Энэ дээр бол Монголын ард түмэн, Монгол Улсын их хурал засгийн газар бүгд нэгдсэн нэг байр суурьтай байгаа. Хэрвээ одоо энэ дээр таамхан цаг нөхцөөс аргацаасан те хуурах одоо те ийм одоо байдалтай байх юм бол бид одоо дараагийн одоо нэлээд хатуухан дарга хэмжээ авах гэрээ хүртэл цуслах хүртэл арга хэмжээ авна шүү гэж одоо хатуу мэдгдсэн. Энэ хүрээнд бас гэрээ хэлцлэлээ эрчимтэй үргэлжлэх байх одоо бас үнээстэй их үр дүн гарч байна. Өчигдөр их одоо Монгол Улсын төрийн сангийн дансанд 1.1 тэрбум 578 тэрбум төгрөгийн одоо бас орлого орж ирлээ. Энэ бол оюутлогын компани одоо бас татвар төлөх ёстой төлбөр актаар төлөх ёстой мөнгөөс төлсөө. Тэгэхээр цааш нь одоо бас үргэлжлээд манай Жавхлан сайд, сангийн сайд ахлуулсан ажлын хэсэг болон эрчимтэй ажиллаж зээлийн хүүг одоо байгаа 11%-аас нь тийм 2 дахин бууруулах энэ төлөв ажиллана. Энэ бол засгийн газраас удирдамж өгсөн байгаа. Менежментийн төлбөрийг одоо тийм зардал дээрээс авдаг 6% авдаг бол орлого үр дүнгээс нь одоо тийм авдаг болох зарчмын өөрчлөлт хийх ёстой. Ямар ч компани ашигын төлөө ажилтдаг, ашиг олж байгаа бол ашиг олсон удирдлагуудаа ашигаас хувь өгдөг байх хэрэгтэй болохоос удирдлагуудаа зардлаасаа хувь өгч юм уу. Чи илүү их зардал гаргаад идэх юм бол чамд илүү их урамшуул өгье гэж ажилтдаг компани байдаг. Дэлхийд дээр. Тийм болохоор энэ зардал дээр суурилсан менежментийн төлбөрийг орлого дээр суурлах энэ асуудлаа шийдэх ёстой. Дээрээс нь хамгийн багадаа Монгол Улсын одоо хөртөх өгөөж 53%, цаашлаад Монгол Улсын ерөнхий сайд тавьсан одоо 60% хүрэхин төлөө энэ ажлын хэсэг ажиллана. Энэ тал дээр тодорхой өөрчлөлт хийгдсэн. Хэдхэн сарын өмнө дэд сайдуудыг томилохгүй болохгүй гэж томилсон. Одоо цомгогдох талаар ярьж штэ. Тэгэхээр засгийн газар ямар нэгэн судалгаагүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж болох уу? За энэ би тийм үү зөвхөн дэд сайдын асуудал яасангүй. Судалгаагүй биш те. Судлаад явж байгаа нэг талаас нь шаардлага өгч байна. Тийм болохоор л энэ асуудал нэгтгэхэд тийм үү цогцоор нараа гэж байгаа. Одоо урд нь тийм үү томилох шаардлагатай яа харахгүй одоо дэд сайд бол тийм сайдаа оролдог, тодорхой ажил асуудал хариуцдаг, зайлшгүй хэрэгтэй байна гэж бид дэд сайдтай болгосон. Гэтэл дэд сайд бол илүү төл оронтой шаардлага өгсөн шаардлага тавьсан. За үүнээс өмнө төрийн албаны тийм үү шинжилгээ хийх ёстой. Төрийн албанд байж байгаа түрүүн асуусан улс төрийн албан тушаалтнаас ахуулаад энэ хаана яаж нэмэгдээд төрийн албач нь бол улс төрийн албан тушаалтан, төрийн засгийн албаагч, төрийн усны албаагч гэж 3 ангиллалтай байдаг төрийн үйлчлэгээд. Энэ дундаас төрийн үйлчлэгээ болвол гарцаа авахгүй Монгол Улсын хүн ам өсгийн хэрээр түүнийг дагаад төрийн үйлчлэгээ, эрүүл мэндийн үйлчлэгээ, боловсролын үйлчлэгээс ахуулаад сургууль, цэцэрлэг, эмнэлэг байх шаардлагатай болж байгаа. Үүнийг дагаад эмчнэрийн, багш нарын, сувилагч нарын, асгчны тоо нэмэгдэж байгаа. Ингээд энэ зөв тогтмол нэмэгдэж байгаа нэг хэсэг төрийн үйлчлэгийнхэн. Төрийн захиргаан дээр харьцангуй тогтвортой байна. Төрийн тусгай албан дээр тэгвэл их нэмэгдэж байна. Яагаад их нэмэгдэж байгааг аваад үзэхээр бас тийм урд нь 20 жилийн өмнө би бас 20 жилийн өмнө ярьчих. 20 жилийн өмнө одоо гэр хорооллын гудамд тийм шар хатанд одоо баян зөвхөн шар хатанд бол тоггүй байсан, харанхуй байсан, замгүй байсан. Одоо тэгвэл шар хатны одоо гудам болгон гэрэлтүүлэгтэй болцсон. Гудам болгоноор камертай болцсон. Гэрэлгүй харанхуй замгүй тийм камергүй байх үед явган цагдаа нар эргүүл хийдэг байсан. Үүнтэй холбоотойгоор цагдаагийн ачаал их байсан. Одоо тэгвэл ихэнх гудамд орог бүгд гэрэлтэй болчлоо. Ихэнх одоо цагдаагийн байгуул машинтай болчлоо. За дээрс нь бүгд камертай болчлоо. Тэр хэмжээгээр яг хүний оролцоотойгоор цагдаагаар эргүүл хийх болсон. Өрөөндөө суугаад камерын ардаас хяналтаа тавьдаг байсан. Энэ хэмжээгээр техник технологийн давуу тал болж байгаа. Энэ хэмжээгээр оронтой нэмэгдэхгүй байх ёстой. Яагаад цагдаагийн албан тушаалтан тоо нэмэгдээд их? Яагаад онцгой байдлын албаагч тоо нэмэгдээд их? Энэ төрийн тусгай албан дээр шиг нэмэгдэж байна. Энэ дээр бид цаашдаа явах ёстой. За төрийн улс төрийн албан тушаалтан бас. Яг хуваар наваад үзэх юм нэмэгдэхгүй байна. Гэсэн мөртлөө тоогоор наваад үзэх юм нэмэгдээд.
Тэгвэл хуваарь нэмэгдэхгүй мөртлөө ягаад тоогоор нэмэгдээд байгаа гэдэг үзэхээр бас л одоо хууль батлагтай бид нэр төрийн улс төрийн албан тушаалуудыг бий болгоод үүнтэй холбоотой нэмэгдэж байгаа иймэрхүү салууд байх шиг. Энэ бүгдийг цогцоор навч үзье гэж байгаа. Тийм болохоор ийм судалгаанууд хийгдэж байсан. Энэ судалгаа хийгдэж явах явцад дэд сайдаа цомгох гэсэн шаардлага тавьсан. Тэгэхээр энэ нэгэнтээ төрийн албыг цомхон чадварлаг бүтээмжтэй болгоё. Төсвийн урсгал зардал цаашдаа тийм үү төрийн албаа санхүүж дийлэхэ болох гэж байгаа юм чи бид бас энэ илүү оновчлох хэрэгтэй юм байна гэдэг үүднээс цогцоор л авч үзье гэж байгаа. Бус тэр одоо урд нь буруу шийдвэр гаргачаад одоо тэрийг засгаж байгаа юм биш ээ. За баярлалаа. Эрүүл мэндийн хойш өнөөдрийн хүртэл үр дүнтэй ажиллаж чадсан бодвол судалгаа гаргасан байна. За дэд сайд нарт ерөнхий сайд бас анх томилогдохтоноос өөр өгсөн. 16 дэд сайдад одоо бүгднгийн нэг хамттан суулгаж байгаа дуудаад яг салбартаа юу хийж чаддгийг харуул. Одоо ингэ томилогдох өдрөөс жахуулаад засгийн газрын огцрол асуудал яригдэж байна. Тийм болохоор тийм үү юу хийж чаддгийг харуул салбартаа танигд олон нийт тийм хийж бүтээдгийг харуул чадвар мэдлэгээ чадвараа боловсрлоо тийм туршлага гэсэн байгаа. Тийм болохоор тодорхой хэмжээс үнэлэлт өгөгдөнө. Үүний дараа одоо тийм үү хэрвээ дэд сайдын асуудлыг ярих шаардлагатай болвол сайлж байгаа дэд сайданд ажлаа үлдээд хийх бах. Одоо муу ажиллаж байгаа улсууд нь аянда тэр салбартаа хүлээн зөвшөөрч чадчихсан уу? Асуудал хариуцсан асуудалтай тийм үү оновчтой шийдвэрлэж үр дүн гаргаж чадсан уу гэдгээр нь хэмжигдээд одоо үнэлэгдэж дүгнэгдэх баха. За. Төрийн нарийн 6 жил ингээд ажиллаас чөлөөлөх хуультай төрийн нарийн. Гэтэл очроо төрийн нарийн яагаад одоо ажиллаж байгаа юм бол хуулийн хугацаанд дуусаагүй. За би яг тэрийг сайн мэдэхгүй байна. Тодруулаа хэлэхгүй. Та бас одоо нөхцөлтэй ажиллах үеэр гийнхаа нормуудыг хийх таа байгаа шүү дээ.